ойролцоогоор 40 журам бол одоо зохицуулах хорооны журам бол тодорхой хэмжээгээр ингээд илүү ойлгомжтой болоод цөөрөөд ирсэн байх жишээ тийм. Энэ нь бол эргээд энэ зохицуулах хорооны одоо зохицуулах хороотой харилцдаг энэ зохицуулалтанд нь байдаг аж ахуй нэгж иргэдүүд бол одоо үйл ажиллагааны илүү их ойлгомжтой болох юм давуу тал үүсэж байгаа. Нэг. За хоёрт бол их хурлын дарга бол энэ их хурлын дэргэдэх байгууллагуудын зохицуулах байгууллагуудын бодлогын нийслэлийг бол ярьж байгаа. Тэгээд одоо сүүлийн хэдэн саруудад бол одоо Монгол банк зохицуулах хороо бол бодлогоо бол нийцүүлээ явуулж байгаа. Тэр бодлогын нийцэл нь өөрөө бол их усрын зардлыг бууруулах, санхүүжилтийн энэ өртгийг бууруулахад бол их тусдын болж байгаа юм байна. Их хурлын дарга бол энэ зээлийн хүүг бууруулахдаа зээлийн хүүд одоо сөргөөр нөлөөлж байгаа эрх зүйн орчныг засаж сайжруулъя. Тэрний үр дүнд бол одоо энэ зээлийн хүүд бол эрэг нөлөө авчирна гэсэн тийм бодлого бариа явж байгаа. Тэгээд энэ дэргэдэх байгууллагууд бол тэр чиглэлээр бол ажиллаж байна гэсэн. За гурав дахь нь бол одоо өнөөдрийн энэ форум байгаа. Энэ бондын форум бол энэ бол одоо хөдөлთა аж үйлдвэрийн танхимын одоо шаардлага шалгуурыг хангаад одоо Монголдо бол топ гэсэн аж ахуй нэгжүүдээс бол эхэлж байна. Тэднүсийг одоо бонд гаргах тэр зардлыг процессыг нь бол хөнгөвчилж өгч байна. Тэр нь бол эргээд одоо их усрын зардалд бол тэр босгож байгаа их усрын зардалд бол шууд нөлөөлнө. Тэр нь бол одоо юу гэдэг банкны зээлийн хүүгээс бол арай бага. Гэхдээ хадгаламжийн хүүтэй одоо дүүцгүүц хадгаламжийн хүүгээс арай илүү байх юм давуу талууд үүсэж байгаа.